хэвлэх хэсгээр аягүй чинь нэмдэг талаар жоохон ярилцъя. 32 дахь хоногийнхоо капсул болон нутгаа уугаад ингээд дуусраа байж гэн. Бас 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийсэн. Стресс удаан үргэлжлээд кортизол даавар нь удаан хадгалагдаад тэгээ би өөхөө хадгал гэсэн тохиог авч эхэлдэг юм байна. Тэгээ ялангуяа тэр нь хэвлийн орчимд. За 30-аас дээш насныханд эстроген болон кортизолын дааврын тэнцвэр өөрчлөгдөөд амархан ядрах, амттан хорхосох, за хэвлийн орчмоор өөхлөлт нэмэгдэх те. За тийм болохоор ер нь зөвхөн калори тооцохгүйгээр стресс болон метаболизмын дэмжлэг дээр анхаарал энэ балансыг бас хэрэгжилсэн. Тэгэхээр орц найрлаганд нь адаптогены найрлагатай учраас стрессийн хариу уруулыг дэмждэг юм бас онцлогтой байгаа. За энэ нь надад маш их таалагдчихаа. Энэ 2 дахь сараа бас бүтэн ууж дуусаад ямар өөрчлөлт үр дүн гарахыг бас хүлээж байна. Ялангуяа унтах чанар маань те өдрийн турш ирч хүч маань бас үргэлжлээд сайн байх нь өшөө сайжрах нь тэрийг бас анзаармаар байна. За тэгээд ер нь бол та бүхэндээ гэж хэлэхэд жинхэнэ асуудал заримдаа хоолноос гадна дааврын системтэй бас холбоотой байх магадлал их учраас тэрийгээ бас анзаарч байгаарай, анхаарч байгаарай.